Эрдэмтэн багш Жүгдрийн лувсанд орж. Өвөөгийн 80 насны ойгоор бүгдээрээ герман цугсанд тал талаас тэр ойгоор нэг өвөөгийн хэлсэн үг одоо санаанд орж ийн л доо. Би хийх юмаа бол хийсэ. Би одоо Монгол үндэстэнд биш, бүр одоо бүх Монгол тооттод бол хэрэгтэй юмаа хийцэн гэж хэлж ийсэн. Энэ үгээрээ бас яг өвөө тэр үед юу илэрхийлж ийсэн талаар та бас нэг жоохон тайлбарлаж өгөөч. Би хийх юмаа хийсэн. Би Монгол үндэстэнд биш, бүх Монгол тоотод хэрэгтэй юмаа хийчихсэн. Жүгдрийн лувсанд орж. 1939 оны луу жилийн хаврын эхэн сарын 23-нд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулууд багийн олон голын бэлчир нутаг Бомбогорын өвөлжөөнд Жүгдрийн ууган хүү лувсанд орж мэндэлжээ. Аршантын хүрээнд шавлан сууж дарба бандидагийн бичээж байсан эцэг Жүгдэр нь хөвгүүддээ эрдэм мэдлэг болгоход ихэд анхаарч сургуульд орохоос өмнө монгол бичиг төвд өсгөр уншуулж бичүүлж сургасан байлаа. Сэргэлэн ухаантай лувсанд орж хүү заг байдраг нутгаас эхнэрээ даган ирж суурьсан өвгөн аав товжовын хил ярианы дуудлага нутгийнхнаасаа ихэд өөр байгаа гайхан анзаарч хүүхэд насны энэ сониучрахал нь лувсанд оржийг монгол хэлний аваа сэлгэх зүй тогтолд хөтөлж монгол хэл бичгийн мэрэгжил сонгоход нь нөлөөлсөн ажээ. Тэрээр 1957-оос 1961 онд улсын багшийн дээд сургуульд Сүхбаатарын нэрэмжит цалинтай шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд сургуулаа улаан дипломтой төгссөн байна. Тухайн үед түүнд тэнхимдээ үлдэж багшлах санал тавихад залуухан багш лувсанд орж орон нутагт баг дунд боловсролыг хөгжүүлэхийг чухалчилж хөдөөг зорин 1961-ээс 1968 онд Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, Архангай аймгийн төвийн 1-р 10 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, Тус аймгийн сургууль хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч зэрэг албыг хашиж байлаа. За би хантайгаа Цэцэрлэг хотын багшийн сургуульд байхдаа учирсан. Тэгээ нэг өдөр номын дэлгүүрээр ороод нэг хүүхдийн сургууль хүмүүжих ухаан гэдэг ном үзээд би явж байсан. Тэгсэн манай хань бол болох хүн маань багш болох хүн бол энэ сайхан номыг авах хэрэгтэй гэж надад зөвлөсөн. Тэгээ харсан чинь надад маш сайхан намун зөөлөн маш их өндөр боловсралтай тэр номыг тайлбарлахдаа бол ер нь агуу байсан. Ер нь маш их сайхан. Тэрнээс өмнө бол 5 жил багшилчихсан байсан. Намайг утгад би үл төгсгөнгээ. Тэгээд би үнэндээ энэ үл гайхамшигтай хүн юм аа гэж дотроо бол бодсон. Харин манай хань бол намайг 17 настай байхад бол харсан гэж хожим нь ярьдаг байсан. Эд чинь ихээсээ гурвуулаа одоо хамгийн том ах нь одоо энэ лувсанд орж иж шаахуулаад 40 жил багшилсан. Дунд хүү бол гэмтлийн онц байгаад гавьяат энэ чи 3 дахь нь болохоор би хамгийн бага нэг одоо ингээд 80 хөрөх гээд байна. Ер нь манайхан бол одоо урд гэдэг угт урд уг гэдэг бол уран гэсэн үг. Бид чинь энэ олон голын бичил төрсөн ус. Тэр олон голын бичрээс туулантын сургууль, туулант ийм бага сургууль гэдэг 4-р анги гэдэг. 4-р. Эрдэнэ мандал сум дунд сургууль гэдэг 5-д очиж байгаа юм л да. Тэгээ 5, 6, 7 гэдэг 3 жил тэнд сурна. Том ах бид нар бол ерөөсөө тэр туулантад сургууль байхдаа 20 гаруй километр өвөл нэг л ирнэ штэ. Эрдэнэ мандал очиад ерөөсөө ирэхгүй. Цэцэрлэг хоттой очиод бас ирэхгүй. Яаж тэр морь малгай улс чинь бол нааш цаашаа дахиж явах вэ? Тэгээд 7 дугаар ингээд төгсчөөд Улаанбаатар хот 2 найзтай хамт багшийн сургуульд хувирлж явуулсан шиг байлээ. Тэгээ багшийн сургуульд орох гээд явж байгаад гэгэрлийн яамны нүхэнтэй тааралдаад бид нэр бол энэ дээд сургуульд орох гэсэн юм аа. Багшийн сургуульд орохгүй гэж л ярьсан шиг байна л дээ. Тэгээ гэгэрлийн яамны хүн бол одоо Архангай аймгийн төвийн Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангид очоо та нар. Тэгээд тэрийг босаагаад явуулсан юм байлээ. Тэгээ ноосны машинаар явдаг моддаг байсан юм байна ли тухай үед бол. Дээд сургууль төгсгчлээ ацарсан уу? Оюутны машин ацарсан. Тэгээ бирзэн таваад гэрийн цагаан бүтээлийг хийсэн. Тухай үед л ээж аав энэ их л баярлж байсан гинэ.
За тэгээд бид хоёр Цэцэрлэг хотод хоёулаа намар нь би төгсөх болохоор зэрэг одоо нэг гэрт амьдрах тухай надад санал тавьсан. Тэгээ хоёулаа нэг гэрт амьдраад за тэгээд тэр жилдээ охин хонгор зулыгаа гаргаад дараа жил нь том хүүгээ гаргасан. Ингээд бид хоёр Цэцэрлэг хотын сайхан болгон уулын үрт 3 жил хагас хамт амьдраад 1968 оны 100 манай нөхөр их сургууль багшаар томилогдоод тэгээ би хүүхдүүдтэйгээ нүүж ирсэн. Хотод ирээд 4 хүүхэдтэй гаргасан. Ингээ бид хоёр бол 2 хүү 4 охинтой өнөр өтгөн айлсан. Чулуут голын хүү лувсанд орж, Тамирын голын охин Бадам гаравтай 1964 онд ханилан сууж, охин Хонгор зул, хүү Даран Базар, охин Мөнх зул, Оюун зул, хүү Бэлэг Базар, охин Дулам зул нарын 6 сайхан хүүхдийн аав ээж болцоожээ. Манайх ч ер нь хүүхдүүдэд жижигхэн байхад гэрт амьдарчээсэн шүү дээ. Тэгээ гэрт амьдрахдаа жижигхэн хөөрхөн хүүхдийн хоолны ширээ байдаг. Тэгээ бид тэр хоёроо багш болохоор тэр хоолны ширээн дээр 35 үсгийг их шиг эгүүлчээр нь ялгаад бичсэн. Тэгээ манай хүүхдүүд хэлд орохдоо тэр игүүр тогтооцсон байдаг. Нүдээр хараа сурцсан юм чинь дараа нэг 2 3 хон үгийг холууж өгөөл тэгэл уншичдаг байсан. Тэгээ сургуульд орохдоо бол бүгдээр сайхан уншина. Зарим нь ч үр бичдэг байсан. Том охиноо бол 1-р ангид оруулаагүй, шууд 2-р ангид оруулсан. Манай аав бол бидний бүх талын боловсролд маш их анхаардаг хүн байсан. Бас биднийг эрүүл чирэг хүн болох гэж маш хичээдэг байсан. Тэгээд баг байхад гэхдээ бас манай аавныг үг хэлжсэн тэр нь хүн эхлээд хүн байх хэвээр дараа нь эрүүл байх хэвээр тэгээд дараа нь мэдлэг боловсролтой хүн болох хэвээр эрдэмтэн хүн болох хэвээр гэж хэлдэг байсан. Тэрнийг би бас их чухал үг гэж боддог. 100 аав амралтаа авахаараа хар шорт өмсчхөөд л бидний төлөө бүх цаг заваа зарцуулна. Биднийг өглөө эрт цэрээгээд гэрийн гадаах азаг дээр тавьж өглөөний наранд шарна. 11 цагаас хойшихнаар хүүхдэд хортой гэдэг байж билээ. Аав усан шүршөөр өөрөө хийж бид нарыг бүлээн усаар шүршиж усанд оруулж өдөржин гадаа усаар тоглуулна. Тухайн үед гэрт амьдардаг байсан айлуудад ийм усан шүршөөр байгаагүй тул айлын хүүхдүүд бидний инээж байсхыг хашааны завсраар хараа зогсчихсон байдаг байж билээ. Зуны өдрүүдэд аав биднээс үүлний хэлбэр ямар дүрс амьтантай адил болохыг асууж, төсөөлүүлж хэлүүлнэ. Тэнгэрт өдрийн од хайлгана. Зун намартаа саруулхан шөндөө бидэнтэй хамт гадаа унтаж, Тэнгэрийн заац болон чухал одны ордыг зааж үзүүлэн, одны Монгол грек домог төвхийг ярьж өгдөг, одны ордын болон альфа одны нэртэй нь тогтоологдог байлаа. Биднийг багад бас одны хүзэргээд их сайхан тоглоом бид нарт аав өөрөө хийж өгсөн. Тэнгэрийн 28 чухал одны ордын зурагтай, доош нь харуулж өрж байгаа цөхөж, хоёр хоёроор нь эвлүүлж тоглодог, зузаан цаасан дээр зурж уралсан байдаг байсан. Аав маань аль болох бидний сэтгэн бодох дасгал сэтгэлгээг багаас нь хөгжүүлэн сургажээ. Намайг жоохон байхад манайх хашаанд байсан. Тэгээд намайг 7 настай байхад байранд ороод 3 дугаар хороолол бүр цоон шин тийм байранд орж ирсэн. Тэгээ 3 өрөө байраа маань нэг нь бүр тэр чигээрээ ном байдаг. Бүр аав өөрөө модон тавиурнуудыг нь хийгээд тэгээд тэр тавиурнууд нь бүр номын сан шиг ороод ингээд хідэн игнээ тавиуртай тэр тавиуруудаар нь бүр янз бүрийн шоголтой номнууд, төвд Монгол орчин үеийн бүхэл ер нь олон хэлний номнууд байдаг. Тэгээ бид нэр тэр өрөөг номын өрөө гэж нэрлэдэг. Тэгээ бүр манайх 8 давхарт байдаг. Сургуулиасаа ингээд тараад ирэхэд номын өрөөний номнууд харагддаг. Тэгээ тэр манай номын өрөө гэж бараг ангийнхаа хүүхдүүдэд ч юм уу найс нартаа жоохон өнгөрдөг тийм. Манай гэрт үе эднийхээр олон хүүхэд ном л байдаг. Дэмэл айл байсан. Ер нь манай нөхөр ном хөдөлж явах юм бол хүүхдийнхаа тоогоор авдаг. Өөрөө аваад дараа нь бүх 6 хүүхдийн нэг жишээ хөх судраа гэдэг номод илүүрт гарахаас бүр 7-оос 8 ширхгийг авсаас. Хүүхэд болгондоо хожим өгнөгээд тэр чинь бас Монгол хуучин монгол бичгээр бичсэн шинэвсгээр орчуулсан юм байдаг. Хүүгсийнхаа тэр ирээд сурах тэр талдаар бол ер нь маш их анхаардаг байсан. Намайг 9 настай байхад манайх Чехэд нүүж очоод би Чехэд Орос сургуульд орсон анх удаага. Тэгэхэд аав маань бидний хичээд анхаарч жишээл Орос хэлийг өдөр болгон би хичээлээ тараад ирэх болгонд 30 минут надад зааж өгдөг байсан. Тэгээд англи хэл сурья, за Франц хэл сурья,
орос хэл сурыг гэдэг юм сонирхолтой. Ийм сонирхол гарах болгонд Карл их сургуулийн Вацак багшийн гэрт аваачиж 7 хоногт 2-оос 3 удаа хичээл заалгалдаг байсан. Тэр их сонирхолтой. Тэгтээ аав маань хэлсэн юм голон гадаад хэл сурж болно. Гадаад хэлийг маш сайн эзэмшиж болно. Тэгтээ хамгийн гол нь монгол хэлээ маш сайн эзэмших ёстой. Тийм болохоор надаар 7 хоногт 1 удаа орос хэлнээс ч юм уу англи хэлнээс жижигхэн текстүүдийг орчуулуулад тэгээд тэрийг засаж өгч миний монгол хэлийг тэгж мартуулахгүй сургасан. За өвөө бол анх залуу цагтаа бол залуу багш нарыг сайн багш нар болгох талаар бол бас нэлээд их юм хийсэн. Одоо тэр үеийн сургууль хүмүүж сэтгүүл, цог сэтгүүлийн төртөл олон 10 өгүүлэг бичсэн. Хөдөө нутгаас сурган хүмүүжүүлэх зүүн судалгааны өгүүлбэрээрээ тод дуурхуулсан Лувсан доржийг 1968 онд Монгол улсын их сургуульд багшаар томилсон байна. Тэрээр 1974 онд гадаад оюутны монгол хэлний тэнхимийг байгуулахад анхны тэнхимийн эрхлэгч нь болж 1987 он хүртэл уг албыг эрхэлж байсан байна. 1971-ээс 1973 онд Зөвлөлт холбоот улсын Ленинградын улсын их сургуульд зочин профессороор ажиллажээ. Түүнийг явхад нэрт хэл шинжлэгч, ардын уран зохиолч Цэндийн Дамдын Сүрэн "Миний охин Аннаг сайн монголч эрдэмтэн болгож өгөөрэй" хэмээн тэр үед тус их сургуульд сурч байсан охиноо аминчлан захиж байсан гэдгээ. Миний дээр одоо толгой дээр одоо дөрвөн луу хөргөж явахад би юугаа хэлэх вэ гэж хамгаалт амьсрангад хийжсэн байгаа. 70-аад оны ихээр бол Малчны эрдэм гэдэг номыг бичсэн байгаа. Социализмын үед ингэж шилж болдгийн байхдаа малчин хүн эрдэмтэй гэсэн шууд сэртийг шахаж ирсэн ер нь бол. Тэр малчны эрдэм гэдэг бол ер нь дэлхийд гайхалтай эрдэм. Малчны аж төрөх ёс, малтайгаа харилцах соёл, малдаа хэлэх үг, ачих нүүд хийх соёл, мор малаа уях энэ уяа занглаа энэ тэр бол хэн ч засаж чадахгүй зүйл. Одоо засна гэж тийм байхгүй шүү дээ. Тэр малчны эрдэмтэн номод гарах тэр ном бол яг Монгол ухаан гэдгийг үлээсэн мал аж ахуй гарганы хэлдэг санаа. Одоо Монгол ухаан ярих үндэсний сэтгэл хөдлөл. Тэр бол одоо энэ өөр юм аргаахгүй. Тэр багшийн тэр мал аж ахуй яг тэр юм. За тэгээ тэрний дараагаар бол дунд сургуулийн 7-8 дугаар ангийн монгол бичгийн сурах хүчийг бичсэн байгаа. Бас багшийн заа харахтай. За тий 74 онд тухайн үеийн намын төв хорооны нууц тогтоол гарсан. Их сургуулийн монгол хэлний анги оюутнаас 4-5 орчим хүүхдэд жил бүр монгол бичгийн гүнзгийрүүлсэн суулгалтад оруулах гэж. Тэгээд ерөөсөө их сургуультай төвлөрөөд монгол бичиг заагаад эхлэхээр чинь Монгол улсын их сургууль монгол бичгийн заах төв болоод ингээд ирэхээр Лувсан багш, Лувсан дорж багш хоёр тул даалгасан шиг байгаа юм. Ер нь бол Монгол бичгийн сурах хүчийг гэдэг ийм авсаархан номнуудыг 80-аад оны ихээр багш сурагчийн ном гэдэг ийм 4 ном гаргасан байна. Энэ дээр бол одоо голж зүтгэсэн хүн бол Лувсан дорж багш. Хүүхдийн сурах хүчийг гэдэг нэг ийм нэмгэн ном бичээд таарчхаас гадна заах багшд нь зориулаад иймэрхүү маягаар заагаараа гэсэн ийм багш сурагчийн тэ хамтарсан ийм хавсарсан сурах хүчийг хийнэ гэдэг бол онцгой бодлоготой, онцгой боловсруулсан хүмүүсийн ухаан шүү дээ. үндэсний бичгийн заах арга бол их ерөнхийдөө их сонирхолтой. Дагуулж уншаад нэг өдөр иг шиг үсгээ үзчихээд дараагийн өдөр нь бүх гийг үлгчээ үзчихдэг. Хоёрхан өдөрт бүх үсгээ таниулчихдаг. Тэгээд холууж уншихаар гард явуулчихдаг байсан. Ер нь Монгол бичгийн төхөнд төвчөө нэрд. Багшийн арга дайран сурах гэдэг арга байдаг байхгүй. Танай мэд хүмүүсийн чийдэх байхгүй. Тэгж дотроо бодчих сур. Тэр арга байхгүй. Лувсан дорж арга гэдэг нэрийг чийдэх багш өөр хэрэг хүсгээд лүүдөө нэрлэх, лүүд арга нэрлэх. Багш арга бол ном сурах хүчийг бичих гэвэл харманд нь үргэлж ийм жижигхэн картны цаас явдаг. Тэр цаасандаар сансан юмаа бүгдийг тэмдэглээд авдаг. Тэгээ одоо ер нь номын шогл гэдэг та нар мэднэ дээ. Тэр шоглыг бол өөрөө модоор хийчдэг уран хүн л дээ. Жижиг толовчиг цүнхэндээ авч явдаг. Бидний хичээл дээр бол тэрийг банк гаргаж ирээд одоо тэр үчин хичээлийн бүртгэл журнал гэж төлөвлөгөө энэ гэж маш нарийн хөтэлдэг цаг шүү дээ.
тэрнтэйгээ хамт тавьчихдаг энэ төр байсан л да. Тэгээ тэр нь бол шалжууган өсгийн дүрмийн товч тойл гэдэг тойл бичиг их жижиг тойл. Тэгээ тэрний дараагийн том тойлыг одоо нямба үзэх янз янзаар жижиг цаасан дээр толгойлж сурах оролдохыг биднэрт бол ялангуяа надад бол сайн зөвлөж өгч байсан. Тэгээд тэр нуус тогтоол гарсны эхний оюутнууд Шоимогийн ангийнхан, Шоимо байгаа нь ер нь. Хувдаа байна тэдний ангийнхан бас доктор хамгаалсан. Солмон байна, түүхий ухааны доктор болсон. Миний бие 1971 онд Монгол Улсын их сургуулийн алтан босхийг алхан монгол хэлний ангид орж, Лувсанд орж багшаар орчин цагийн монгол хэлний авиа зүүн хичээл заалгаж, анх танилцсанаас хойш 50-аад жил улиран оджээ. Багшийг Монгол Улсын их сургуулийн гадаад оюутны монгол хэлний тэнхмээ эрхлэгч байхад социалист орнуудаас тухайн үедээ л олон оюутан ирж суралцаж байсан юм. Монгол хэлний цагаан толгойн үсэгч мэдгүй гадаадын олон орны янз бүрийн насны хүнд монгол хэл заана гэдэг үнэндээ тун амаргүй ажил байдаг. Тэнхимийн эрхлэгч хүн багш нарт цаг хуваарлан аль орны оюутантай яаж харьцах талаар залуу багш бидэнд чиглэл өгдөг байсан юм. Багш хүн өөрөө самбарт хичээнгүй сайхан бичсэн байхад самбар оюутнуудад үзүүлэн мэт харагддаг юм а гэж хэлсэн нь юутай үнэн. Багш цөлх ухаантай, их даруй, сурсан мэдсний хүнд харамгүй хэлж өгдөг. Ардын сурган хүмүүжүүлэх ухааны ариун баялаг мэдлэгтэй, Монгол их орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн байлаа. Гал овогт Зэнд сүрэнгийн сувд 1976 оны төгсөгч доктор профессор. Багш дээр ажиллаж 65 онд миний анхны багш ус хичээлээс 5 дугаар ангид ус тэгэхэд тэсүүлж явжаад ирсэн багш их сургууль ирсэн чинь инженерсэн байсан. Цааргад ус агуу одоо ийм багш ус байхгүй. Дэлхийд байхгүй. Тэгээ Лувсанд орж өгшөл тэргүүний монгол өчгчтэй хүн байсан бахаа гэж би боддог. Монгол өчгийн Дөхөн довчоо гэдэг ном бол гадаад оюутан зориулсан монгол хэлийг сурах тухай ном бол бичиг. Тэгээ монгол бичиг Гар бичмэл Монгол үсэг нь бол аавын өөрийн яг жинхэнэ цэвэр бичгээрээ цэвэр сайхан бичгээр хийсэн ном байгаа. Энэ номоор бол зарим гадаадын сүрхий оюутнууд бол ерөөсө 3 хоногийн дотор монгол бичгийг сурч ирсэн. Тэгээд дараа нь дуржигт л уншиж ирсэн. Тэгээ энэ бол зөвхөн гадаадчууд энэ номоор монголчууд, хүүхэд багчууд бие дагаа сурчиж болно гэсэн үг. Тэгэхээр би 1994 онд Прагийн техникийн их сургуульд докторантурд очиж суралцах ийм хувь захиал надад тохиолдсон. Тэгээ энэ үед бол одоо өдрийн Лувсанд орж гэж энэ одоо доктор профессор хүн Карлих сургуулийн монгол судлал ороор хэлбэл дорн дахины судлалын тэнхимд одоо монгол хэл одоо монгол бичгийг Европын оюутнуудад тэр тусмаа одоо чех оюутнууд монгол судлалаар суралцж ирсэн оюутнуудад одоо багшилж байсан. Манай хүүхдүүдийг жижигэн байхад Японд багшаар явах, Францад багшаар явах гэх мэтлэн санал тавьж байхад Европод бас монгол судлалыг хөгжүүлээ. Өөрийнх нь шавь доктор Бацай гэдэг хүн байдаг. Тэрвэл манай нөхөртэй хамтарч одоо ном сурах хүчтэй бас Европын олон их сургуулиудаар монгол судлалын талаар нэлээхэн лекц унших, монгол судлалын том хурлуудаар илтгэл тавих тийм ажлыг бол тэнт хийхэд бол арай даалгавчтай байсан. 1974 оны ихлээр би монгол хэлний гадаад ихний инженерчлэгч байсан. Одоогийн хэл ба хуучин санскрит гэдэг хэлний багш доктор Ярослав Бацик 1974 оны 9 сард Улаанбаатарт ирсэн. Манай багшийн хэлснээр бол Монгол очингуудаа энэ Монголын араажаа нэвтрүүлгийг тавиад би жаахан сонсож байгаа сайн хэлийг хийж сурахгүй гэж бодсон гэрээ. Тэгээд Лувсанд багшаас ингэж хэлсураа нэг 2-3 сар болоод ярьдаг болсон. Жөгдрийн Лувсанд орж 1976 оноос Чехийн залуу эрдэмтэн Ярослав Вацикт монгол хэл зааж багш болсон нь хоёр эрдэмтний олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны их үүсвэр болжээ.
1979 онд лувсанд орж Ватиканаар Чой Лувсанжав багштай хамт гадаадын оюутнуудад монгол хэл заах цагаан ном хэмээн алдарсан монгол хэл сурах бичих ярианы хэл номоо бичиж, хожим нь бичгийн хэл харилцан ярианы сурах бичгүүдийг нэмэн монгол хэл сурах иж бүрдэл бүтээлийг төрөвсөн байна. Энэхүү сурах бичгүүд нь монгол хэлийг хөнгөнөөс хүндрүүлэх, ярианы хэлнээс бичгийн хэл рүү шилжих, харилцан яриаг түшиглэх арга зүгээр бичигдсэн юм аа. Мөн түүнчлэн тэр үеэс Карлийн их сургууль монгол хэлний ангитай болж, Чех улсад монгол судлал хөгжих баттай их суурь тавигдсан түүхтэй. Ихний нэг жил хагас бараг 2 жил ихний жижиг ярианы хэлний сурагчийг сурна. Дараа нь хэмжиж тэр асуулт хариултыг сурна. Өглөө ингээд ороход энэ бичгийн сурагчийг сурна. Ингээд бүх хичээлийн сургалтууд монгол хэлээр. Яа, гадаад хэлийг би хэрэглэх. Монгол хэлийг дотроос нь сургах. Ийм арга би хийсэн. Лувсанд орж багшийн нэг авьяа юу вэ гэвэл одоо гадаадуудад монгол хэл, монгол сэтгэх үе, монгол соёлыг заах нэг тийм өвөрмөц аргачлалыг нэвтрүүлсэн баг. Одоо манай энэ хуралд оролцсон Вероника, Андра, бид гурваас гадна бас Унгарийн Берталан Агниш, Румыний Родика Поп, бас Францын Мари Доминик гэвэнгээд бүгд Лувсанд орж багшийн шавнар байгаа юм байна. Тийм өвөрмөц хайр багштай байсан. Тэгээд ер нь надад тэр 76 оноос эхлүүлээд тэр чигээр манай монгол судлал ингээд байсаар байна. Гадаадын хүнд монгол хэл заах талаар одоо Лувсанд орж шиг мэрэгсэн хүн бол байхгүй ер нь. Энэ чанараа чайхад хичнээн жил аваачтай чайх чи ерөөсөө явуулахгүй байгаа шүү дээ. Хоёр багшийн хамтын ажлын үр дүн нэг Чехийн ном болсон тий бид Чехийн ном одоо хിവэрээд гэж хэрэглэдэг тэр номын арга зүй би маш их сайн байгаа гэж яг тухайн үед ойлгож байсан оюутан байхдаа ч над мэдэгдэж байсан тэгтээ хожим намайг зав багш болоход би оюутнуудаа бас тэр номыг хэрэглэж байсан. Тэгтээ ярианы дэвтэр ном онцгүй сайн. Тэгээд асуулт хариултыг ингэж тэнцүү бичиж байсан ном үнэхээр арга зүйн талаар маш сайн. Мэдээс манай тэнхимд Унгарын Өтөслөранд их сургуулийн Монгол Батүвацын судлалын тэнхимд тэр номыг удууч хэрэглэсээр байна. Гадаад хүн монголоор ярьж сурч болдог анхны сурах гэж байсан. Тэрнээс өмнө бол монгол хэлтэндэд ер нь монголоор ярьж чадахгүй байсан. Гадаад оюутнуудад монгол хэл заах талаар олон сайхан ном бичсэн байгаа. Алдартай 5 цагаан ном гэдэг ном байдгийн. Өөрөө голын бичээд тэгээд өөрийнх нь багш Лувсанжав багш, өөрийнх нь шав доктор Бацайк гэдэг гуруулаа нийлж бичээд энэ нь бол эхлээд Параа хотод хэвлэгдсэн монгол чех хэл дээр үл хэвлэгдсэн байсан. Цагаан номныхоо дараагаар бол за энэ монгол бичгийн бол өвөө нь яг өөрөө бүгдийг бичсэн монгол хэлний. Харин энийг англи хэл рүү өөрийнх нь шав доктор Бацайк гэдэг хүн бол хийсэн. Тийм. Энийг Америкийн их сургуулиуд ч гэсэн хэрэглэдэг. Тэр Пенсильвани их сургууль энтрээс захиалж авчихсан. Лувсанд орж Монгол авианы дуудлага ном. Эртний монгол бичигт үгний эхний алеф үсгээр ямар авиа тэмдэглэсэн бэ гэх мэт эрдэм шинжилгээний өгүүллээрээ монгол хэл бичгийн шинжилэлд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монголд хэлний орон судлал, хэлний угсаа судлал гэдэг ухааны дэг сургуулийг үүсгэлцэн хөгжүүлэлтсэн эрдэмтэн хэмээн хэл шинжээчид үнэлдэг байна. Монгол судлал гэдэг маань ер нь бол дэлхийн нэлээд олон улс орнуудад одоо монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэхэд манай Монгол улсын үеийн засгийн газар бас одоо идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ монгол судлалаар Монгол улс өөрийгөө дэлхийд таниулахад одоо Лувсанд орж багшийн одоо амьдралын нэгэн хэсэг зориулагдсан. Энд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн байгаа юм. За мөн одоо 92 оноос хойш Чех улс тусгаарулсноос хойш одоо Чехийн төр засгийн тэргүүнүүд Монгол улсад айлчлахад дандаа л одоо Лувсанд орж багшийн шавь нар оролцсон.
одоо төрийн төвчний олон орчуулгуудыг хийгээд явж байгаа нь бол надад харагддаг. Тэгэхээр энэ маань Монгол улсыг өөрсдийгөө дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмрүүдийн нэг нэ гэж би ойлгож явд юм аа. Дуус багшийн шавнар ялангуяа Чехийн их сургууль, Масарикийн их сургуулийн багштан тэгээд залуу судлаач, тэргүүний судлаач байна шүү. Европ байтугай дэлхийд даяар тэднүүсийн хийж байгаа судалгаа маш их чухал үүрэг гүйцэтгэж байна. Жишээлбэл Чехийн коллегууд Олена хоёр Вероника тэгээд Масарик их сургууль байгаа залуу судлаач Онжей бүгдээ яг бодвол бараг бүгдээ хэлшин чиглэлээр ажилладаг. Унгарт сууж байгаа Монгол элчин сайдын ямын зохион байгуулсан Европ дах Монгол судлал гэдэг нэг хурал байсан. Тэгээд тийм багшийн олон шатнаар цуглуулсан. Тэгээд багшаа та ингэж хараарай. Таны оюутнууд ингээд одоо Европ даяар олон чухал их сургууль судалгааны газарт бас чухал үүрэг гүйцэтгэж байна. Та одоо бахархаж байна уу? Ийм учраас амтар зураг авахгүй. Тийм нэг сайхан зураг авсан. Тэр бас их дурсгалтай. Бараагд байгаа тэр шавнар бол багшийнхаа тухай олон сайхан тэр Андре Серба гэдэг зарим монголчуудаас ч илүү тэр монгол хэл сурсан. За тэргүүл багшийнхаа тухай их сайхан дурсаж ярьдаг. 17 дугаар зууны үеийн багшийн тухай шүлгийг хүртэл уншиж байсан. Би бас элчин сайдын яамд хэдэн жил ажилласан. Ер нь бол манайхаар орж гардаг, зарим нь ч өөр монгол бичиг мэт заалгадаг тийм байсан. Би өвөгийн нууц төвчөөг бас уншсан л та дээр. Тэгээд уншихад бол маш энгийн. Одоо тэр дээр үеийн нууц төвч одоо монголчуудын хэрэгжилжсэн үг нэршлиг бол бүр маш сайн нэг нэгэнгүү ингээд тайлбарлалцсан, ардаа тайлбарлалцсан, доороо тайлбарлал. Тэрнээс нь уншихад л угаасаа тэр нэг үг хэллэгийг тайлбарлахад ард нь ямар их тэр судалгаа, шинжилгээ, тэр хэлний авиа зүүн одоо юу хүч хөдөлмөр байгаа харагдсан. Тим ном болсон байлээ л дээ. Миний хувьд харахад бол ер нь бол өвөө бол олон сайхан ном бичсэн л дээ. Гэхдээ сүүлийн 20 жилдээ бол энэ нууц товчоо бичгтээ маш их цаг гаргасан. Янз бүрийн хэл дээр бол их олон юмтай судалгад тулгаж одоо эхнийх нь галиг өсөг мөсгтэй их цаг зарцуулсан ном. За энэ нэгдүгээр ном бол 2014 онд хэвлэгдсэн. Хоёрдугаар номыг бол 19 онд бичсэн байгаа. За Монголын нууц товчоо гэдэг Монголын түүх, Монгол хэл, Монгол сэтгэлгээ, Монголын одоо газар зүй, Монгол хүний хүн ухаан, байлдан дагуултын тухай ч гэдэг юм уу. Энэ дээрс багтаав юм байхгүй. Энэ дээрс агуу гайхамшигтай. Энэ бол жинхэнэ Монгол хүний ухаанаар бий болсон суутай бүтээл юм л да. За энэ нууц судлалын дотор тодорхой байр суурьтай. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн. Үнэхээр мөрдөж, мөшгөж, эрен сурвалж, шинэ ухааны судалгааны нээлт хийсэн хүмүүс өвдрийн лусан дорж хийж байна. Энэ том эрдэнэт байгаа юм. 2019 онд ийм ном гаргасан. За энэ ном бол үнэхээр үнцэнтэй ном аа. Чомс гэдэг Чомс аймгийн залуу хүн тааш нарыг, принц нарыг 75 онд уссалгаад ингээд явсан. Энэ тухай байна. Тэгэхээр 75 онд гэдэг нь бол яг л Монгол улсаар даасан тогоод уцал гажуу юу бай. За тэгээд энийг нэг өмөр хоорондоо орчуулбал 70 гэдэг бол 70 тоо. Тоо гэдэг бол юм буслах тоо. Тэгж орчуулж байна. За уцалгал гэдэг бол чанах. Ингээд зохиолч орчуулагч нар эндээс л энэ чухам юу гэсэн үг вэ гэвэл 70 тогоо гэдэг нь газрын нэр юм. Монголд одоо 70 давхар гэж газрын нэр байна шүү дээ. 60 тогоо тал гэж дохотой байж байна. Олон хонхтой тал. Хонхтой
Гэтэ тэр даалж яарч биш. 10-аад хохрол байвал тэгээд даал шүү дээ. Тодорхойгүй олон нэг л ингээд бас уран арга тэр. Ингээд 75 гэдэг талтай Жамхан цэрэг ороод Чамс аймгийн хомтайч нарыг тэрхийцсэн. Тэгээд тэдний цэгийг дараа ингээд явсан. Эрдэл цэгийг дарах. Энийг яагаад услах болцсон бэ гэвэл Монгол үсгээр одоо та нар нэлээд мэддэг байх. Оо ингээд тэгээд чаа нэг дөрвөлжин талбай дээр буур чалгааж. За энийг одоо ингэж уншина. За гэтэл нөгөө дорн тэр үеийн зүүн аялгаунд энийг салгааж гэж уншина. Усалгах. Уцалгах биш, усалгах. За яагаад усалгах вэ гэвэл бус гэдэг нь бус биш. Ингээд улгаа бүгд болгох. Ингээд биш болгох. Ус болгох. Ингээд 75 гэдэг газар Чамсайгийн цэгийг ус болгож. Биш болгож. Тэгээ уран гарыг гэсэн дарж ялагдуулж сониож гэж байна. Ийм ингэж унших ёстой байсан. Эртний монгол хэлний нутгийн аялгауг бол маш сайн судалсан. Тэр гавьяагаараа нуус товчооны үгийг сүүлийн үед засаж бичсэн байна. Бат цагаан гэдгийг бичи хаан гэсэн, бидний хаан гэсэн, бид хаан гэсэн. Тэр үед тэр цагаан гэдэг үг бол монгол хэлэнд ерөөсөө байхгүй байсан баг. Цэвүүд их сүүлд гарч ирсэн шүү дээ. Нуус шонд иргэн гэдэг үг маш их олон гард юм аа. Тайчууд иргэн гэдэг гард юм. Иргэн гэдэг үг маань бол тэр үе хан ноёдыг тэгж нэрлэж ирсэн байна. Түүнээс биш иргэн хүнийг л одоо нэг тэрэгний дугуйн нэгэд тэнцвэлэл толгойг нь хэрхад байсан гэж энэ муухай энэ ойлголт чинь одоо хүртэл яваад байгаа. Тэрэгний дугуйн өндөр чинь манай энэ судлаач хэлсээр сайндаа л 90 см гэж байна шүү дээ. 90 см гэж чинь 10-14 настай л юу шүү. Хүүхдүүд юм хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэднийг тэгээ иргэн гэж ойлгоод тэднийг усгаад байсан биш юм биш үү? Харин өөдөөс нь цэрэглээ довтлоод сөргөд байсан тэр хаан гэдэг юм уу, ноёд гэдэг юм уу те? Тэднийг бол өршөөлгүй л авч байсан байна. Тэгээд энийг энэ төр бол их сайхан тайлбарсан байгаамаа. Тэгээд одоо 4,000 гаруй тэр үг хэлгийг бол яасан бэлээ. Тайлбарлаад. Тэгээд ихтэй тулгаад. Тэгээд дээр гарсан Лусандар профессорын шин дэвшил санаа бол Монгол дэвсгэрдээ тулгуураас шинээр хөрвүүлж орчуулж тавих цаг болсон байна гэсэн байлээ. Энэ бол том санаа шүү. Монгол улсад хэвлэгдэн гарсан олон нуус төвчнүүдээс ноцтой ялгаатай ийм ном гарсан. Чингис хааныг үнэн зөвөөр нь ойлгох, мэдэх зөвхөн монголчууд биш бүх дэлхий дахин одоо миний энэ номын энэ дагуу тайлбарын дагуу орчууд бол нуус төвчнийг дэлхийн соёлтой бүх хэлээр дахиж шинээр орчуулах цаг ирнэ гэж би итгэж байна. За манай аав бол бид нарыг Монголын түүх соёл, нүүдэлчний соёл болон нууц товчог мэдрүүлж, бахархуулж өсгсөн гэж бид нар боддог. Одоо жишээ нь сургуулаа тараад гэртээ хурж ирэхэд аав маань том өрөөнд сууж явах юм бол Монголын соёлын тухай, нүүдэлчний соёлын тухай, бас нууц товчооны тухай яриад дэлгэчвэл 2-3 цаг ярьцдаг байсан. Миний герман хэлийг ашиглаад Хейнишийн гаргасан нууц товчоо байна. Манфред Таугийн гаргасан нууц товчоо байна. Тэрээс тэр өгнүүдийг бүр тэрдгээр зүйлд яаж орчуулсан байна гэдгийг өгүүлбэрээр нь орчуулгадаг байсан. Бид нар бол тэгж эрдэм шинжилгээний ажил хийгээд байх юм яах вэ? Тэгээд энийг герман хүмүүс жишээ нь миний хувьд бол яаж ойлгож байна вэ энэ нууц гэдгийг бас герман хүмүүсээс асууж бичиж явуулдаг байсан. Жишээ нь Монголын нууц товчооны 254 дугаар зүйлд игэмнээс нь татаж эрийн зэрэгт яаж хөргөх вэ? Үзүүнээс чинь татаж хүний зэрэгт яаж хөргөх вэ гэж энэ цэцэн үгийн санаа нь бол хүүхдээ яаж өсгөх вэ гэдгийг уран хошноор гаргасан эгэм хүзүүнээс татах гэдэг үг нь гол шүлгийн толгой холбосон л гэж бид ухаж мэднэ. Гэтэл герман хүмүүс бол энийг сайн ойлгохгүй. Үнэхээр Монгол хүүхдүүдэд хүзүү мөрнөөс нь татаж өсгөж том болгодог заншил байсан юм болов энэ гэж
боддог. Энэ жишээ бол миний санаанд орж байна. Иймэрхүү ажлыг бас манай дүүнэр бас хийж ирсэн. Манай дүү оюун цэл мөнхцөл нар Япон хэлнээс хараад тэр Озавагийн нууц төвчөөс төвчөнд юу гэж хэлсэн байна вэ гэд манай дүүд улмаа зул Жером энэ англи хэлэнд орчуулагдсан нууц төвчөөнүүдэд энэ алдаатай үгнүүдийг яаж орчуулсан байна вэ гэдгийг хараад энэ бол биднэрт маш чухал сонирхолтой ажил байсан. Манайха гэр бүлэрээ Лондонд сууж байхдаа Оксфорд их сургуулийн Ашмуулийн музейм гэдэгт одоо Чингис хааны 13 дугаар зууны үеийн мөнгөн тэмдэгтүүдийн үзэсгэлэнг 6 сар бид нэр хамтран гаргасан. Тэгээ энэ үед аав маань амьд сэрүүндээ ирж нээлтийн үгийг хэлж өгөн Оксфорд их сургуулийн вебсайтн дээр бас тэр тухайга бахархаж бичсэн байсан. Тэр бид нарт бас их гоё цаашид өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэх өв үлдээсэн юм шиг санагдаж сайхан байдаг. Энэ зураг бол Чингис хааны хөрөө гэсэн зураг байгаа. Хөрөө гэдэг бол морины уяа гэсэн үг. Энэ бол Чингис хааны морины уяа гэсэн үг байгаа. Тэгээд энийг манай аав яаж тайлбарласан бэ гэвэл монгол бичгээр бол кирүүгэ буюу кирүүэ гэж бичнэ. Тэгээд өөрөө тайлбарлахдаа хөрөө олон морины уяа. Энэ үг морины уяа гэдэг уяаны нэр гэдэгт маргаангүй. Хаад ноёдын гадаа олон морьтон ирж буух тул олон морьдод зориулсан уяаны байгууламж нь хөрөөний олон шүдний дүртэй байсан. Тэдгээр шүд бүрийн үзүүрт шон зоож доогуур нь олс дээдсээр хэрж холбодог байсан аж. Ийм уяаг хөрөө гэлгүй яах вэ гэд. Хөрөөний байдлаар бас хэн энэ одоо хаан ноёны морины уян дээр ирж мороо уйж байна вэ гэдгээс одоо хэн засгийн хэргийг хилцэж байна вэ гэдгийг тэндээс бас харагдана. Жишээ нь одоо 245 дугаар зүйлд түүний хойно зүсэн зүйлийн ховсоргон хүмүүс дэв тэнгэрт хуран цуглаж Чингис хааны хөрөөнөөс ч олон хүн дэв тэнгэрт очих болов. Тэгэхэд Тэмүг очгны харьяатан иргэн дэв тэнгэрт оджээ гэд. Энэ зургийг энэ хөрөө хэлбэртэйгээр мөнхцөл эгч чинь зурсан юм байгаа. Хөрөө тийм үү? Тий, мөнхцөл эгч чинь зураг зурхтаа авьяастай. Энэ Малчны эрдэм гэдэг номыг одоо шинээр хэвлүүлж байгаа. Энэ зураг чимэглэлийг бас хийсэн. Манай мөнхцөл зурхтаа бол аав нь бол ерөнхийдөө хөрөө гэж нэг юмыг гаргаж өгөхөд яг өөрөө сэдвэл зурсан. Нарийн харахаар маш сайхан харагдаж байгаа байхгүй юу? Манай нөхрийн хамгийн одоо хүндэлд хайрлаг хүн бол Лувсан онтон багш байсан одоо нэг алдартай. За тэгээд Лувсан жив багш дараа манай нөхөр Лувсан дэрж. За тэгээд алдартай хүмүүсийн дотроос бол Пүрүжуга хөгжмийн зохиолч Бярвага бас манайхаар ирдэг. Бадрагбатай бол их сайн найз байсан. Их сургуулийн химийн багш Жамсран Жүгэж бас их сайхан хүн байлаа. Тэр бас ирдэг. Энэ бас философийн багш Лодой гэж хүн байс багш байсан одоо ч байгаа. Тэр бас ирдэг. За тэгээ энэ буян тогтоох одоо Батэрээд за сүүлийн үед бол Пүрүжүү энэ төр ирдэг. За гадаадын эрдэмтдээс бол Бацайх багш бол багтан ирнэ. Жил болгон ирж юм хууч өөрнө. Японы эрдэмтэд байна. Тэр Окада гэдэг эрдэмтийн шавин байсан. За тэр бол эргэж бүр саяхан одоо 2021 оны 100 ирэхэд хүртэл Окада ирж маш их хууч өөрж зөвлөдөг юм байсан. Хамбуламын багш нь байсан. Хамбулам бол манайхыг Парагад байхад бол 3 удаа Парагад очсон байдаг хурал. Тэгтвэл заавал багштайгаа уулзсан. Монгол бичиг зааж энэний ач хавьяагаар би одоо бараг хамбуламч болсон байж магадгүй гэж ярьдаг. За энэ хүн чинь хэм блэ? Лувсан онтон багш. Монголын одоо хэл шинжиллийн агуу хүн л дээ хөрхий. Лувсан онтон багш, Лувсан жив багш хоёр бол өвөөгийн багш нь багхгүй. Тэгээд цаашаа бол Гаадан Бантер гэдээ яваад өгнө бас олон багш нар байх хэрэгтэй. Тэгээ энэ одоо юу ангийнхан гэсэн үг үү? Энэ бол тэр үеийн их сургуулиудын одоо сор болсон алдартай багш нар байгаа юм. Хэл шинжил монгол хэлний. Энд бол Лувсан онтон багш, энэ ардын багш, Чойжсрон багш, за Дулан багш, да Сүхбаатар багш байна, Сувд багш байгаа. Тийм ээ, өвөө энд биш тий. Өвөө чи энд байж байгаа тий. Тэгээд хэд хэдэн гадаад оюутан байна. Тий, энд Мишиг багш энд байж байна тий. За энд өөр сонирхолтой зураг юу байна? За энэ бол гадаад оюутан байна. Вьетнам оюутнуудтай ахуулсан зураг байна. Энд аав байна. Тий. Энд өвөө чинь байна. Энд Сувд багш байгаа. Сувд багш дөнгөж залуухан байж байна. За энд бол
Өвөө чинь гадаад хэлний тэнхимээ эрхэлж байсан шүү дээ. Гадаадын оюутнуудад зориулсан монгол хэлний тэнхим гэж тусдаа тэнхим байсан. Тэгээд энд бол өвөө тэнхимээ эрхлэгч Чулуунбаатар багш байна. За энэ Сууд багш байна. Энэ Сарантуяа багш байна. Тий. Энэ 4 багш байна. Энэ зурган дээр бол дунд сургуулийн 7-8 дугаар ангийн Монгол бичгийн номыг багш нарын зөвлөх номтой бичсэн Лувсанжив багш өвөө чинь. Тэгээ энэ Шархуу багш бол Монгол бичгийнх нь гол хуулж бичих хүнийг бол хийсэн. Энэ их сургуулийн манж хэлний багш байсан. Энэ их сайхан зураг байна. Шашны дээд сургуулийн захирал Сонинбаяр гэдэг хүн бол өвөөгийн шав байсан. Шашны дээд сургуульд монгол хөвчийн хичээл орж исэн болохоор тэд нар бүгд манай аавыг багшаа гэж хүндэлдэг. Дашчойлон хийдийн Дамбаж Ямц гэдэг хамлам эдгээр шин бүгдээр өвөөгийн шавнар байсан. За гоё зураг байна. Тэр үеийн байсан оюутнууд бол багшийнхаа тухай дурсаж их сайхан бичсэн байдаг. Жишээ нь бол Дулан багш шавын байсан, Хөдөвжив шавын байсан. Ер нь тэгээ дурсаад байвал олон багш нар байдаг. Хэм хүндэт багш Лувсандорж танаа. Би аз болж танаар хичээл заалгаж тантай маш сайхан танилцлаа. Үүнийг тэнгэр заяасан явдал гэж би дандаа үзэж байдаг юм. Би 2 жилийн өмнө анх энд ирэхдээ өөрөө юу ч ярьж чадахгүй, хүний ярихыг ч ойлгохгүй байжээ. Энэ 2 жил бол нүд эрмхийн зур өнгөрсөн юм шиг надад санагдаад байна. Танаас янз бүрийн хэлний шинжиллийн талаар ялангуяа язгуур дагаврын тухай асууж байхад надад хамгийн сайхан санагдсан юм. Та хичээлдээ надад маш их ойлгомжтой, оновчтой үгээр зааж өгсөн байна. Би таны ачаар их юм мэдэж авлаа. Энэ таны ачийг энэ яваа насандаа хизээч мартахгүй, яаж мартаж чадах вэ? Эцэст нь бичгэд хизээ нэгэн цагт хаа нэгэн газар би дахиад уулзахыг хүсэж байна. Танд эрүүл энх аз жаргал цаашдын амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Таны шав мөхөс шөө тань болоо. Хамгийн хайртай Лувсандорж багштай энэ захидлыг дурсгав. 1982 оны 11 сарын 16 мегмар гараг гэсэн юм захиа. Аавд шавнар нь маш их захиа бичдэг байсан. Аав ч гэсэн хариуг нь ерөөсөө уйгахгүйгээр бараг тэр өдөр нь бичдэг байсан. Жишээ нь 10 дугаар ангийн сурагч Довчин овогтой Отгон сүрэн, энэ бол Д Отгон сүрэн гэдэг сүүлд яруу найрагч болсон багшийн дээд сургуулийн багш хэл шинжлэлийн эрдэмтэн хүн болсон байгаа. Одоо энэ аавын найз Базарагчаа багшийн захиа их байна. Ц Базарагчаа гэдээ бас зохиолч хятад хэлний багш байсан. Чой Лувсанжив багшийн захиа байна. Захиа өгдөг байсан. Лувсанжив багш. Энэ бас их хөөрхөн захиа байсан. Хятад оюутан байсан байлээ. 3 ууц захиа юм уу? Тий. Өөд. Би аныхаа тухай одоо магтаж хэлэхдээ л ер нь их тийм сайхан үгээр хэлэхэд ер нь улам бага юм шиг санагдчих. Ер нь их сайхан, даруухан, их боловсралтай ер нь дэндүү их мэдлэгтэй хүн байсан. Өөрөө хэл шинжиллийн хүн учраас биднэрт нөгөө зөв найруулан бичих талаар бас их анхаардаг байсан болов уу гэж би боддог. Намайг 6 дугаар ангид байхад амтан судлалын маань ном маань ингээд эргүүлээд үтсэн чинь нэг хэсэг хуудас байхгүй байсан. Нэг бараг 50-аад хуудас ч юм уу байхгүй. Тэгээ би аавд үзсэн чинь аав намайг тэр чи одоо 80 хэд он штэ. Минийх үнэн сонинд наатайхаа бич гээд тэгээд надтай хамт үнэн сонинд би ингээд 6 дугаар ангийн сурагч. Тэгээ миний номны энэ хэсэг нь ингээд байхгүй байсан гэд намайг бичгээд тэгээд тухайн үнэн сонин дээр тэр нь бүр нийтлэгдээд гарцсан. Тэгээд байжсэн чинь нэг удаа сургууль дээр бүр бид 13 дахь сургууль сурдаг гэсэн. Тэгээд 13 дахь сургуулийн бүр захирлын өрөөнөөс оюун цэцлэг уцаар ирье гэж ингээд тэгсэн чинь тэр нөгөө хэвд хүлтрийн ах уцаар яриад миний дүү нөгөө номоо аваад хүрээд ирэл гэсэн. Тэгээд гэртээ урж ирэл ээжд хэлчихэл сандраал нөгөө хэвд хүлтэрлэн явсан чинь том өрөөнд нэг ах суужсэн. Тэгээд цоошин амтан судлалын ном гаргаж өгөөд за миний дүү дахиад иймэрхүү хуудсан дутууд нөрөө байвал сонинд битгий бичиж байгаарай ахтараа л аваад гүгээд хүрээд ирж байгаарай гэж хэлжсэн. Тийм тэр их тийм нэг надад бас их жоохон сонирхолтой бас нэг дурсамжтай
байсан. За манай аав бол юу ч асуусан бүр уйггүй тайлбарлаж тултал нь юмыг бид нарт зааж өгдөг байсан. Бидний амьдралд хэрэгтэй зан чанарууд юу үлдсэн бэ гэхлээр ямарваа нэгэн асуудал гарах юм бол гүн судалж олон талаас нь харж одоо шийдвэр гаргах тиймэрхүү зан чанар гарсан баг. Тий яг энэ зан чанар бас манай одоогийн ажлын амьдрал мэргэжилж бас маш хэрэгтэй байдаг. Прагад өнгөрүүлсэн тэр жил нэг удаа би аавд надад үеийн найз нөхөд алга надад хэцүү байна гэж гомдлоход аав харин ч эсрэгээр энэ үе миний амьдралын хамгийн сайхан үе байсан байжээ гэж бодогдох үе гарч болох юм шүү гэж хэлж байсан билээ. Аливаа юмыг яг ийм тийм гэж тодотхон урьдаас хэлэх хэцүү. Юм яаж ч өөрчлөгдөж болдог гэж шууд хэлж өгч байсан нь юутай үнэн үг байж вэ гэж надад одоо бодогдно. Миний том хүү Аюуш бас 3-10 наснда Прагад өвөө эмээ дээрээ өсөж хүүхэд насаа миний адил гайхамшигт сайхан орчинд өнгөрүүлсэн их азтай хүн. 2000 оны өвөл би Прагад очиход аав календарын арын хуудсыг ашиглаж ардын үлгэр домог болон Монголын сор болсон зохиолчдын дээжээс хамгийн амттай мүлжүүртэй хэсгийг иш татан өөрийн гараар маш гоё уран бичиж хичээлийн үзүүлэн хийсэн байсан. 5 настай хүмүүс түүнийг дуржигантал уншаад бас өөрөө тэр үлгэр домог шүлэг зохиолд тохирсон зураг зурсан байсан. Аав ээж маань бас миний Аюушд зөвхөн монгол хэл сурахаас гадна олон сайхан зүйлийг зааж сургажээ. Би аавдаа их өртөө. Аавынхаа тухай сайхан дуршин зөө зөндөөл байдаг тий. Тэгээд хамгийн гол яг одоо санаанд үлдчих байгаа нь шогч тэр хошин дээр жаахан тийм идгүй гэдэг юм уу хүн байсан. Манай ээжийн ээж одоо эмээ болохоор нөгөө чүмгний асыг ташиж ичэх их дуртай. Тэгээд аав жаахан тийм сахилгагүй таад нэг удаа эмээг ирэхэд нь сайхан чүмгнийхээ асыг мүлжиж тавьчаад тэгээд нөгөө булууныхын талаас нь жоохон ингээд цоолоод ер нь их жоохон тийм гарын нөгөө эвдүүтэй уран хүмүүсэнд аятайхан цоолоод тэгээд тэрлүүн шар тустай хэлсэн чихэр ингээд чихээд хийцэн гэж байгаа. Тэгээд тэрийг эвтэйхэн тавьсан ширээн дээр тавьсан байсан чи эмээ оройж ирэл эмээ яг яг л нөгөө дундуур нь чимгөө ташаал идэв шүү дээ. Тэгээд эмээ их гайхаад тэгээд бүр хавийн хүмүүст ярьсан. Тэгээд бүр аавыг орой ажиллаас нэрхтэн хүртэл гээл усан норжоо би бүр их сони юм үзлээ. Одоо өдийн наслахтаа ийм чихэртэй чүмг үзээгүй юм байна гэж ярьсан гэсэн. Тиймэрхүү хөөрхөн хөгжилтэй юмнууд маш их болдог. Би тэгээд яг бүр нэг хосон шогч аавыг гүйцэхээр болоогүй ч гэсэн хаяа бас нэг жоохон жижиг юмн дээр жоохон алиалчмаар санагдаад байдаг ч юм уу. Тиймэрхүү зам чанарнаас жоохон баг зэрэг өгүүлж авсан болоо гэж асуудаг. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг надад бол маш их халамжтай байсан. Манай нөхөр чинь хүүхдүүдээ жижигхэн байхад Ленинградад 3 жил багшаар явсан. Тэгээ би бол хүүхдүүдтэйгээ хотод үлдсэн. Хүүхдүүдээ одоо жижигхэн. Тэгэхээр надад бол өдөр болгон захиавч иддэг байсан. Заримдаа бүр хоёрыг ч бичнэ. Нөхрийнхөө боёнд бол бас 60 жил хамт амьдэрсэн. Би тэр Архангай аймгийн цэцэрлэг сумын олон голон бэлчээр гэдэг газарт яг өөрийнхөө нутаг гэж бодож явдаг. Тэгээ би 4-8 настайдаа хөдөө эртээдүүтэйгээ хамт хөдөө аавынхаа нутагт баг насаа өнгөрөөсөн. Тэгээ тэнд очингуудаа эхлээд малын зүсийг нүдэлж аваад тугал ойртуулдаг, үнэний зэлэн дээр очдог. Тэгээл тиймэрхүү ажил хийдэг болсон. Тэгээ манай аав ч гэсэн намайг чийч нэг нутагтай хүн юм даа гэж хэлж байсан. Аав маань миний төрсөн дүү бит хоёрт өөрийнхөө төрсөн нутгийг бэлэг болгосон юм байна гэж сүүлд ойлгосон. Тэгээд үүнээс том бэлэг гэж хаа байх вэ? Тэгээд би
аавыгаа намайг төрсөн нутагтаа болгосонд би маш их баярлаж байна. Дад бухшилуу гэдэг чинь манай зусдаг байсан тэр бухуу хүрээнээс доошо 4 км чулуутгал руу харсан бухшилууны бид манай нутагтаа шүтти ямар сандэ би нэг бухшилууг ингээд тэнд ингээд залж чадаа яах вэ? Хүзүүнд нь бод хадгаар орсон хүзүүч байгаа биз? Тэр нь чинь бол манай усан дөржих юм шиг бид гурийн дайхаар томсон дээс байж байгаа. Манай одоо дугаар ангид байхад 10 жон 2 морфел байсан ерөөсөө. Ээж нэг эргэж утсан юм байлээ. Замдаа нэг морин мотой болох нь манай ахын улагч гүүг оноод байсан юм байлээ. Тэгээ тэр нэг цуснангийн гол шууд унаг хайчихлаар чинь нэг мөгөөтэн зогсоод гэж байгаа юм л да. Тэгээ ээж тэндээс нэг ахын дээлийг хүмдээд тэрлэг хоёрын өрөөд л тэгээд тэндээс чи одоо 30-аад км газар Эдэн мандад очиж ахыг эргээд гутлын шидэж өгөөд өстэй дээлэн аваад тэгээд явган бас нэг оног хайсан газараа ирсэн байхгүй цуснангийн голд ээж ярьдаг юм л да. Ингээд тэр сүрийн гол дээр ирсэн гэж байгаа. Сүрийн гол гэдэг нь юу самаас нэг даа нэг 2-3 хүн шивдээ. Тэгээд ирсэн чинь ахыг харсан чинь ээж гудаад халиад галтсан байгаа. Ахтай саана харагдаад байсан. Тэг сүйд нэлсэн байлээ. Миний хот харь яв юун дээр сургууль дээр очиж юу гай. Намаа хий. Тэгэд ах үйлж явсан байлээ. Ээж санаад хин сони ихэр. Яг хон оён ихвэж. Миний энэ ностальжи дэлхийг одоо их байхаа эзэн. Ингээд зөвхөн миний ностальжиар дэлхий ирээдүйн бүх дэлхийн орчууд, Европын бүх хэл, Японы хэл бүгдд дахиж орчуулах шаардлагатай. Тэгэхээр худлаа орчуулж болохгүй шүү дээ. За ингээд хамгийн сүүлд би хэлэхэд Александр Пушкин гэж нэг яруу найрагч байдаг. Тэрний нэг шүлгийн нэг мөрийг би уншив. Хүний гараар бүтээгүй хөшөө дурсуулаа босгох би. Одоо над харамсах байхгүй. Би хийх юм хийчихсэн. Монгол үндэстэн биш. Бүх Монгол тоотон хэрэгтэй юм би хийчихсэн байна. За 1990-ад оны нийгмийн өөрчлөлтөөс улбаатай гадаад дахь Монгол судлал судрах эдрээ төвөгтэй бүхий л цаг үед Европын Монгол судлалын томоохон голомт Чех улсын Карлын их сургуульд тасралтгүй ажиллаж, Чехийн болон Европын Монгол судлалын алтан аргамж болж 30 гаруй жилийн турш зүтгэсэн Жөгдрийн Лувсандорж профессорын марташгүй хавьяаг хойч үеийнхэн нь улам бүр тодруулах нь дамжиггүй.